Би 1982 онд Малмлын Хөдөөсгөн техникумын Малмлын ангид ороод төгссөө. Малын эмчийн мэргэжилтэд бас төгссөө. Тэгээд 3 дагалс сум 30 жил нэгдэлд малын эмчээр ажилласан. Малын эмч шагдсрын бажны эмч, адын эмч, балчсрын эмч ажиллаж байсан. Тэр үед нэгдлийн трактор, машин, янз янзын гүн дээр хаврын харангарыг тажил болгож явдаг байсан. Сүүл 1999 онд аж ахуйн нэгж байгуулж бүгдээр ажилласан. Малын ажлын морин зэрэгтэй оюун засаг эмчтэйгээ вакцины ашаад бүхэн мачтад өгөрч өхөл бүтэн 3 дагалс сумын малыг өмшиж явдаг байсан. Миний ашигт 50,000 малтай байсан. Тэгээд өмч хувьчлал болоод 17,000 малтай болсон. Одоо 200 гаруй мянга болоод өсчээд байгаа хувьд гараад. За тэгээд ирэх 100 жилдээ бүх мэргэжлэгтэй малынхаа эмч нарт өрөөлөнг сайхан ажил хөдөлмөртэй амжилттай гараага эхэлж яваартыг гэж хүсэн ирээ да.